За өглөөний мэнд өнөөдөр 7 дугаар сарын 5-ны өдөр битээр өглөөний цайгаа очиад одоо ойн жимээр алхаад Цаатангийн хотог руу үзэхээр явж гин. Тэгээд битээрийн байрлаж байгаа кемпээс нэг 30 минут орчим алхаад очичдаг гэд. Тэгээд зөндөө хүмүүс ишээ алхаж гин. Ямар ч хэсэг явах жим гэдэг юм бол байхгүй юм байна. Тэгээд эргээд агаал алхаа явж гин да. Сайн байцгаана уу? Баяна влог байна. Та бүхэнтэйгээ дахин мэдчилье. Өнөөдөр битээрийн хөвсгөлд байх сүүлийн өдөр байгаа. Энэ өдөр битээрийн очих хамгийн гол зорилго бол Цаатны хотгийг очиж үзэх сонирхолтой байгаа. Тэгээ битээр хатгалд байхдаа хүслийн хаадыг очиж үздэг өдөр. Уг нь Цаатны хотгийг хамтдаа үзчихье гэж бодсон чинь сая төгрөг гэсэн. Тэгэхээр нь битээр сая төгрөгөө хэмнээд сүүлд очих кемпээсээ алхаа явцсан илүү ойрхон юм байна гэ. Тэгээд хатгалд байхдаа бол зөвхөн хүслийн хаадыг үзээд өнгөрөөсөн. Харин өнөөдөр өөрсдийнхөө зорилгоо биелүүлээд Цаатны хотог дээр ирлээ. За явсаар байгаа битээр өөрсдийнхөө зорьсон газраа ийхүү ирлээ. Цаатны хотог дээр ирлээ. За хамгийн эхлээд бол мэдээж Цаатны хотог гэдэг нь ямар утгатай юм болоо гэд би бодсон. Тэгсэн хөвсгөлийн тайгад цаа бууга маллаад нүүдлийн байдлаар амьдардаг юм цаатай айлуудын төр бууц. За тэгээд сууршлын газар гэсэн юм утгатай юм байлээ. Энэ нарт байна шүү дээ. Евр үү те. Оо за. Төхөөд ирсэн чинь хамгийн эхлээд нүдэнд туссан зүйл бол цаатнуудын гар урлалын бүтээгдэхүүнүүд байсан. Тэгээ хамгийн эхлээд бол яг эдгээрийг үзсэн байгаа. Цаа бугын арьс ширээр нь бол хувцас, гутал, бээли, ууд, сав зэрэг одоо ахуйн хэрэглээний зүйлүүдийг хийдгээ гэж тайлбарлаж байсан. Харин эврээр нь болохоор утганы иш, за тэгээ жижиг хэрэглээл, гоёл чимэглэлийн зүйл хийхэд бол хэрэгэлдэгэ гэж тайлбарлаж байсан. Харин модын эдлэл одоо аяг тавг, сав суулга, гэр ахуйн хэрэгцээний жижиг зүйлүүдийг хийдэг бол ойдол хатгамал тэгэл уламжлалт хувц сунраа мэдээж өөрсдөө хийж байгаа. За тэгээ уртсны хэрэглээл тайгын одоо нүүдлийн амьдралд тохирсон маш хөнгөн зөөвөрлөхөд хялбар одоо эд зүйлс хийдгээ гэж энд байсан нутгийн улсууд бол аяйгуу урайлган ерөөсөө төгшөхгүйгээр маш гоё тайлбарлаж өгч байсан. Тэгээд бит хоёр бол эндээс үзэж агаад хүрэгчний наалт авсан байгаа. Тэгээ хүрэгчний наалт маань болохоор эврээр хийсэн гэжсэн. Тэгээ гарын ингээд маш нарийн одоо чимхлүүр ажлууд их орсон ийм хүрэгчний наалт худалдаж авсан байгаа. Энэ Цаатны хотог дээр нийт 5 цаа буугаал байсан. Миний хувьд бол эдгээр цаа буугыг харахад бол ягаад ч юм мэдэхгүй өрөвдөх сэтгэл аяг их төрөөдсөн. Бага байдлыг харахаар халуунд халууцаад ингээ байж чадахгүй маш их амьсгаадч байгааг нь харахад бол айгүй өрөвдөх сэтгэл надаа өөрөө ирэхгүй төржсэн. Ямар хөөрхий, ямар гоё юм гэхээс илүү ямар өрөвдмөр юм бэ гэдгийг л бодол төрөөдсөн гэх юм уу. За тэгээд энэ хөөрхөн цаа бууг маань хөвсгөлийн тайгад амьдардаг цаатан хүмүүсийн ахуй соёлын бол хамгийн чухал хэсэг нь мэдээж мөн. Цаатангууд бол цаа буугыг унлах тээвэрт ашиглан, тайгын партаатай газраар хүн болон ачаа тээвэрлэхэд бол ашиглан. Сүү цагаан эдэнд цаа буугын сүүг уламжлалт хүнсэнд бол хэрэгэлдэг юм байлээ. Тэгээ арьс ширээг нь мэдээж гутал хувцс хийхэд хэрэглэнэ. Өвөлдөө бол энэ сайхан галт болчихно. Тэгэл дээрээс нь дулаалгатай нэг биржиг тавьчихдаг байхгүй. Тэгэл тэр биржиг гинэ. Тэгэл яг л хөрсөөрөө эсвэл заримдаа нэг цаа буугийнхаа юг дэвсчихдээ юм. Том арсыг. Тэгэл энэ юун дээр гэтэл шоколад хайр дээрээс нь цааны арс тавьдаг. Бид хоёрыг нэг аваад аль нь гой модель болоод. За. Ахад нэг юм багхгүй юу? Байхгүй юм. За. Ой, стоят. За. За. За.
За бид тэр Цаатангийн хотод дээр очичоод одоо буцаж байна. Нааша 30 минут гэсэн чинь нэг цаг гарan бол алхах юм байна. Гэхдээ яарахгүйгээр бүр маш 50% яваад нэг цаг гараа алхаж байна. За тэгээд энэ завтай аялагчид бол бүр тасардгүй юм байна. Араасаа ирээл буугаал явдаг юм байна. За тэгээ энд сүмнэрүү зарж байна. 40,000 төгрөгнөөс эхэлж байна. Тэгээ 100 хэд мэдгээл ингээл хийц янз бүрийн зүйлээсээ хамаараад тиймэрхүү хүнтэй байна. Цаатангийн хувц өмсөө 6 ахуулжлах юм байна. Тэр нь болохоор 5,000 төгрөгийн үнэтэй юм байна. За тэгээ 5 цаабог байлаа. Энэ цаана харагдж байгаа ингээд эрэг дагуу ирээд зогсчих тийм ээ. Тэгээл хүмүүс бууж ирж ин зураг мөргөө авахлаа. Явт юм байна. Жангэл ирээл яваал бэж идэх юм байна да. Уртагдар бит хоёр гатгалаас нааша иргий гэдгсэн. Тэгээд заваар иргэгээд зав ямар үнэтэй вэ гэсэн сая төгрөг гэж хэлээ. Тэгээ бид хоёр болохоор нөгөө кемпээс салсан болохоор битэрийн байрлаж байгаа кемпээс ерөөсөө цаг гарan шугуй дундаараа маш гоё ингэж алхаал сая төгрөг хэмнээд хүрээд ирж байгаа. За ингээ өнөөдрийн гол зорилго болох Цаатны хотог дээр очиж үзлээ. Цаа буг маань бол адуу өхөр шиг юм зөвхөн махсууны мал бол биш байгаа. Тайгын орчинд нүүдлэн амьдрахад тохирсон тээврийн болон аж ахуйн юм гол амьтан юм бэлээ. Хөвсгөлийн цаатнуудын хувьд бол цаа буг нь эдийн засгийн ач холбогдлоос гадна өвөг дээцээс нь одоо уламжилж ирсэн соёл, амьдралын хэв маягийн бэлэгддэг юм амьтан байгаа. Тэгээд ямар ч байсан өнөөдрийн өөрсдийнхөө зорилгоо биелүүлээд Цаатны хотог дээр очиж үзсэндээ бол баяртай байлаа. Өдрийн хоолн дээр хорхог өгч байна. За кемп маань холоос ингэж харагдаж байна. Битээр эхлээд энэ байшинд орсон. Тэнгүүд энэ ингээд хоёр талдаа нэг айл орчиж байгаа. Тэнгүүд голдоо нэг юм панераар тусгаарлцсан. Тэнгүүд хүний яриа бүр үнэхээр амар сонсогдохоор тэгээд айгу тухгүй чимээ ихтэй байсан болохоор нэг сольсон. За тэгээд битээр эндээс гараад ийшээ орох гэсэн чинь захиалгатай тэгээд одоо битээр яг энд байрлаж байгаа. Хамгийн захын алга. Энэ бол айгуу тухтай нэг давхартай бодин ортой, хоёр давхартай нэг том ортой юм байсан. За энэ цамцаг гэрүүдэд бол одоо бол яг гадаадын жуулчд битүү бууцсан байна. За энэ болохоор эрэгтэй эмэгтэй дүүшинд өнөдөр орсон. Айгүй цэвэрхэн байнга л цэвэрлж идэг юм билээ. Нэг хүн хариуцаад. За энэ бол галдооны хэсэг байна. За энэ бол өөрсдийнх нь амьдардаг газар юм шиг үлээ. За нэг юм байна. Өнөөдөр битэрийн сүүлийн өдөр. Ямар гой харагдаж байна тий. За өнөөдөр ингээд битэрийн сүүлийн өдөр байгаа. Тэгээд битэр нар жаргахаар гой зураг авах гад ирэг дээр ирсэн байна. Өнөөдөр сайхан амарчаад маргааш өглөөний цайгаа уучаад тэгээд хөдлөлөндөө маргааш орой Эрдэнэтэд хоноод нөгөөдөр хот руу явна.
Мөрөхгүй мөн. Яа. Үргэлжлүүлээд хэдүүлээд 7 дугаар сарын 6-ны бичлэгийг харж байна. Тэгээ энэ өдөр болохоор битээр өглөө эрт босоод өглөөнийхөө цайнд орчоод өдрийн цайндаа орох уу яах вэ гэж аваад хоёлаа замдаа эртхэн гараад явсан дээрээ гээд өглөөнийхөө цайнд орчоод нэг 10 өнгөрөөгөөд хоёлаа гарсан баха. Битээрийн байрлаж байсан кемп маань бол хоолнууд нь өглөө өдөр оройн хоол нь бүгдээрээ буфетээр гарч ирсэн болохоор сонголт ихтэй. Дээр нь маш гоё амттай хоолнууд байсан. Хоолны хувьд бол үнэхээр гоё кемпүүд дээр очиж амарлаа. Энэ 100 өөрсдийн төлөвлөсөн хөвсгөлийг үзхийг хүссэн газараа бас очлоо. Маш гоё тухтай орчинд байрлаж амарч чадлаа. Дээр нь нам гүм орчинд өөрсдийнхөө тархийг амрааж, өөрсөндөө их гоё амралтыг л өглөөдөө л гэж хэлмээр байна. Гэртээ хайрах зам бол хамгийн сайхан байдгаа. Энэ удаагийн маань аялал бол үнэхээр гоё аялал байлаа. За битээр Эрдэнэт рүү буцаж явна. Тэгээ буцаа явжсэн чинь нэг юм хөөрхөн тоглоом харагдаад. Энд ингээд ийм хөөрхөн бөмбөг байгаа. Тэнгөт яа энэ машиныг харалтаа. Хөөрхий. За ингээд ойрхон. Гэрвэн. Йоо энд бүр яллаа юм хэрэмэр. За Эрдэнэт рүү дөхөх тусам гадаа бүр үнэхээр халуун болж байна. Битээр хөвсгөлөөс нааша хөдлөөд замдаа 2 удаа зогсож амарлаа. Дэлгүүрээс гоё займаг авч идээд тэгээд хоолунд бол идэхгүй явж байгаа нэг үсээ Эрдэнэтэд очиод орой олоо идэ гэж бодоод тэгээ явж байна. За тэгээд ийм нарны ийм хаалт хамгаалт байхгүй бол хөдөө онцгой дуусаа. Энд ялаа нэр өгөх амар барьж идсэн. Яа энэ ялаанууд нэр үнэхээр амар байна. За ингээд энэ удаагийн маань дугаар энэ хүрээд өндөрлж байна. Дараагийн бас нэгэн сонирхолтой шинэ бичлэгээр эргээд уулзъя. Түр баяртай.